Ой минь хөө станерэ. За сайн байцгаана уу? Намайг Дэмбэрл Лимбо гэдэг Итвухтэй эрүүл мэндийн үндэсний төвийн өөрийн нэмслийн засагт хэмчээр ажилладаг. Мэргэжлэр 20 дахь жилдээ ажиллаж байна. За миний энэ байгаа газар бол манай хүүхдийн зөвлөх пад гэдэг. За өнгөрсөн оны буюу 2025 оны 9 сард шинээр баригдсан барилга байгаа. За манай эмнэлэгт бол төрөлхтөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлдэг улсын одоо цор ганц тасаг гэдгээр онцлогтой. За өнөөдөр болохоор амбулаторийн хэсэгт манайх зөвлөх эмчийн үзэлтэй байдаг. Отөлгөн заашаа суугаарай. Хэдэн настай бөөрийн усчлалтын ахин хаан тодруулсан. Шинжилгээ хийгээд мэс засал шаардлагатай мэс засал хийн шүү. За энэ манай хагалгааны хэсэг. За энэ хагалгаанд орохоор бэлтгэгдсэн хүүхдүүд маань хагалгааны өмнөх өрөөнд одоо хагалгаа хүлээгээд байж байгаа. За сайн байцгаана уу. Урлагийн өрөөнд 17 настай эрэгтэй зүүн төмсгний вены судасны өргөсөлтөй онцтойгоор буцаа солиод ба. За энэ манай хагалгааны өрөө. За хагалгааны өрөөнд хүүхдээ мэдээг үзүүлгийн эмч сувилагч нар маань хүүхдээ хагалгаанд үлдээд одоо унтуулж байна. Манай байж болохгүй шүү. За манай мэдлэгч чинь манай төвд одоо 38 жил ажиллаж байгаа. Өнөөдөр варикоцел буюу зүүн дэлхийн төмсгний венес судасны өргөсөлтөй хагалгаанд орох чинь ер нь бол дурангаар орохоор бэлдсэн. Манай нэгдүгээр эмнэлэгт болохоор том хүний урологийн эмчнэр бол дуран нээлттэй бол микроскопийн аргаар энэ эслийг хийдэг. За хагалгаа маань амжилттай дуслаа. За одоо бүр шилжилэн сулах мэсэлд орсон 2 өвчтнөөс ихэнд очиж үзэх хэвээр, боолтой хийх хэвээр, зөвлөх эмчтэй уулзах хэвээр, онлайн хоролдоо орох хэвээр. Сайн бацгаана. Заяа. Одоо дотор шинжилгээ нэгийнхэнтэй ярьж байгаа. 3 сард тий. болж байгаа юм. Энэ хүүхэд маань одоо бүр шилжүүлэн сулах хагалгааны заалттай хүүхдэл байна. 7 хоногт 3 удаа диализд ордог. Доошогоо ерөөсөө өөрөө шийдэж чадахгүй байгаа ийм хүүхэд байна. Хагалгаа амжилттай дуссан. Дэжгүй сайн болчихоо. Дэжгүй сайн боллоо. Сайн байна уу? Өнгөрсөн онд одоо улсын 1-р төвийн эмнэлгийн бүр шилжүүлэн сулах багтай хамтарч 2 хүүхдэд бүр шилжүүлэн суулгасан байгаа. Даалтныхаа эмийг өглөөс. За манай их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн бөөрийн мэс заслын тасаг нь 21 аймаг 9 дүүргийн хүүхдүүдэд үйлчилдэг байх нэ. За манай тасагт жилдээ бол нэг 2000 гаруй хүүхд хэвтэж эмчлүүлдэг. Мэс засал бол нэг 1200 орчим мэс засал хийгддэг. За үүнд бол тухайлбал бөөрийн ажигтай хүүхдүүд байж болно. Давсхны ажигтай хүүхдүүд байж болно. Цав хуухангийн эмэгтэй хүүхдүүд байж болно. Иймэрхүү хүүхдүүдийг бид нар мэс заслаар эмчилдэг байх нэ. За манай тасаг бол нэг 5 эмчтэй, 8 сувилагчтай, 20 ортой ажилладаг тасаг байгаамаа. Бид нар болохоор одоо улсын 1-р төвийн эмнэлгийнхаа бүр шилжүүлэн сулах багтай одоо онлайн хурлаа хийх чинь бид нар бас нэг юм Google Drive ашиглаад энэ дээр болонгот нэг өвчтний бүх мэдээлэл ингээ байж байдаг. Артерийн даралт дээд талдаа 177-120 хүрээд амлаа типийн уулгаа тэрнээс хойш системийн даралт 140-оос 130 хооронд хэлбэлцсэн.
стрессний хэмжээ ихсэж байгаа шүү дээ. Ер нь хүүхэд бол ер нь полисерозиттэй байгаа. За баярлалаа. За онлайн хурал манд туслаа. За төлбөр талаанд орё да. Одоо 3 хагалгаа хүлээж байна. За. За манай тасаг бол одоо энэ жилээс хүүхдэд бөөр шилжүүлэн суулгах эмчилгээнүүд хийж эхэлж байгаа. За цаашдаа бид нар бол дурангийн мэс заслыг одоо хөгжүүлэх чиглэлээр бол илүү их ажилланаа. За манай эмч ажилчид бол одоо энэ хийж байгаа ажилдаа үнэнч, шудраг одоо ёс зүйтэй ажилдгаараа бид нар бахархдаг. За тэгээд хүүхдийн мэс заслын 70 жилийн ой энэ жил 9 дугаар сард тэмдэглэх гэж байгаа. За энэ 70 жилийн ойд бүх одоо энэ хүүхдийн мэс заслын албанд ажиллаж байгаа эмч, сувилагч, асрагч одоо өөр бусад ажилчдад одоо баярын мэнд хүргье. За миний нэг өдөртөө танилцсан та бүхэндээ баярлалаа. Эцэст нь эцэг эхчүүдэд хандаж зөвлөгөө өгөхөд бол өнөөдөр одоо 10 мэслэсний 4 нь одоо төмсөг буугаагүй онштой. Одоо төмсөг буудахаар хагалгаанд орсон байх нь. За эдгээр хүүхдүүд маань дандаа хөдөө орон нутгаас ирсэн. За тэгээд төмсөг маань яадаг вэ гэхээр хэвлээд анхуусаа төрсний дараа хуухнах буусан байдаг. Хэрвээ нэг нас хүрээд төмсөг буугаагүй тохиол 2 насны дотор мэслэлд орох шаардлагатай байдаг. Гэтэл одоо өөрөө аяндаа буун, хөлд орохороо буун ингээ ажиллаж ядг юмаа гэдэг байдлаар 14 нас хүртлээр төмсгөө буулгаагүй явсан тохиолдолч байна. Өнөөдөр орсон хүүхдүүд дотор. Тийм учраас ер нь бол төмсөг буугаагүй онштой хүүхэд байх юм бол цаг алдалгүй одоо мэрэгжлийн тусламж үйлчилгээ авдаг газар нь ирж үзүүлж яхахыг зөвлөж байна.